За урилгыг манд хүлээн авч ирсэнд их баярлалаа. За өмнө нь бол бид бүхэн Баянгол дүргээс зохион байгуулж байгаа. За эцэг эхчүүдийн одоо бас нэг уулзалт хурал болсон шүү дээ тий. Түүний талаар бас яг нөгөө тухайн өдөрлөг болох байгаа өдөр нь хэдүүлээ өглөө нь ярилцчихсан. За тухайн өдөрлөгийн талаар гоё яриагаа эхлүүлье гэж бодож байна. Ямар болсон бэ? Хүмүүсийн маань сэтгэл маш гоё ах шиг байсан. За ер нь бол нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблегаас 1993 онд тогтоол гараад 94 оноос 5 сарын 15-ны өдрийг олон улсын гэр бүлийн өдөр гэж тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. За Монгол улсынд бол 2003 оноос энэхүү өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн байгаа. За тэгээ Баянгол дүүргийн хэмжээнд бол энэ 5 дугаар сарыг яг энэ гэр бүлийн өдөр болж байгаатай холбогдуулаад яг энэ гэр бүл рүү чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулсны нэг нь бол яг нөгөө мянган эцэг эхийн чуулган байсан. Бид өмнө ярилцчихсэн. Тэгээ энэ мянган эцэг эхийн чуулган маань маш өргөн болсон. Яг эрс маш их сайтай, ээж аауд маань маш их идэвхтэй. За яг өсвөр насны хүүхдийн бие физиолог тэгээд сэтгэл зүй тэрийг яаж одоо битгэд өдөртөн чиглүүлэх үү, яаж хайрлаж хамгаалах уу гэдэг чиглэлээр мэргэжлийн байгууллагууд болон мянган ээж аауд маань цуглаж ярилцсан байгаа. Тэгээд энэхүү үйл ажиллагаанд бол ээж аауд маш сайхан арга хэмжээ боллоо гэсэн комментүүдийг одоо бидэнд өгсөн. Тэгээд яг 3 цаг үргэлжилсэн энэ арга хэмжээн дээр ээж аауд маань уг нь бол нэг үзүр үзэхээрээ хүмүүс чинь хавчхнаал гарч ороод идэг шүү дээ. Гэтэл яг энэ арга хэмжээн дээр бол ердөө ээж аауд маань гарч ороогүй. Яг л хүүхдийнхаа төлөө өсвөр насны хүүхдүүд ер нь хүүхдүүдийнхаа төлөө анхаарч яг мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан юм сайхан арга хэмжээ болсон. За сошиалч тэр за телевизэрч тэр ерөнхийдөө за хүүхдүүдтэй анхаарал хандуулахаа одоо сайжруулъя, хаана юу хийж байгаа, хинтээ нөхөрлж байгааг харъя гэл ингээл анхааруулах хилээд байгаа учраас эцэг эхчүүд маань ч гэсэн тэр хэрээрээ ерөнхийдөө бас нэг яг хүүхдүүд рүүгөө чиглэсэн анхаарлыг бол нэлээдгүй хандуулж эхэлж байгаа. За тэр хэрээрээ ч та хэдийн маань бас нэг зохион байгуулж байгаа ажилд бол маш идэвхтэй, санаачлагтай гэж оролцсон байгаа. За энэ хүү арга хэмжээ бол мэдээж цааш үргэлжлэх бас бодолтой байгаад байгаа шүү дээ. Хэдэл бас ярилцж байхдаа тэгж ярьж байсан. Маш үр дүнтэй байсан болоо гэж бодож байна ерөнхийдөө. Үр дүнгийн хувьд ч гэсэн өнгөрсөн жил нь бас зохион байгуулсан тийм. Хэдүүл яг энэ сэдв рүү орсных нэг үр дүнгийн нэг бас сонсчмоор байна л да. Ер нь. Би тэгэд өнгөрсөн жилийнхаа нөгөө анхны хуралдаанаа болохоор яг нөгөө ажлын өдөр зохион байгуулсан алдаа гаргасан байсан. Нөгөө хүмүүс маань тэр өдөрлөгтөө оролцсомоор байдаг. Гэтэл нөгөө ажил албан үүрэг нь болтгүй. Тийм байсан. Тэгээ энэ жил болохоор би тэгэд амралтын өдөр хийсэн. Тэгэхээр яг хүмүүс маань завтаа зарим нь хүүхдэд дагуулад ирсэн зөвлөгөө зөвлөмжийг авах сэтгэл зүйчтэй уулзах тий эндээсээ би тэгэхэд бас зөвлөмж гаргасан байгаа. Яг одоо бүх ээж аавуудыг одоо хүүхдээр яг ийм ажиллагаануудыг хийгээч. Яг одоо энэ дээр нь анхаараа гэдэг зөвлөгөө зөвлөмжүүдийг бол одоо бичээр одоо сургууль гэр бүлүүд рүү одоо ийм комментүүдийг өгсөн. Энэ бол үр дүнтэй байгаа. Тэгээд дараа жил бол мэдээж энэ ажлынхаа үр дүнг нь ахаад л нөгөө ээж аавудаас та нар яасан бэ? Ажилласан уу? Ямар үр дүн гарсан бэ? Өсвөр насны хүү чи яасан бэ гэдэг асуултыг эргээд л асуугаад үргэлжлээд ингээ явахаар би тэгэд төлөвлөж байгаа. Эцэг эхчүүд маань бас энэ хүү одоо өдөрлөгт те асуулт асууж бас өөрсдийн одоогийн нөхцөл байдал те бас ярилцсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр бас дараа жил яг харагдах байх гэж бодож байна. Тэгээд жил болгоо уламжлалгаад ингээд зохион байгуулалт явбал маш гоё өдөрлөг байлаа. За мөн түрүүн хэлсэнчлэн 5 дугаар сарыг бол гэр бүлийн өдөр гэдгээ. За Баянгол дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн хөгжил хамгааллын хэлтсээс зохион байгуулж байгаа өдөрлөг, ажил, аян те сүүлийн үеийн сонин сайхныг бас сонсъё гэж бодож байна. За гэр бүлийн сартайгаа холбоотой бид нэлээд болон одоо соёл урлагийн, спортын нөлөөллийн ажлуудыг зохион байгууллаа. Тэгээд голлох хэдэн ажлуудаас бас товчхон мэдээлэл өгье. Тэгээд Баянголын төр хамгаалах байр гэж байдаг. Та бүхэн мэдж байгаа тийм. Яг нөгөө зорилтод одоо бас асуудалтай, хүчрхийлэлд өртсөн хүүхдүүдийг үйлчлэгээ үзүүлдэг ийм газар байгаа. Тэгээд энэхүү газарт маань бол Баянгол дүүргийн эмэгтэй төлөөлөгч нар. Гэхдээ яг төлөөлөгч гэдгээрээ биш ээж гэдэг утгаараа яг хайр халамж дутсан тэдгээр хүүхдүүд маань яг нэг өдрийг хамтдаа өнгөрөөсөн байгаа. За сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, ярилцах, тоглох, за цаашлаад бүр усанд оруулах, за бүр амттай сайхан хоолоор дайлах ажлыг одоо Баянгол дүүргийн ээжүүд ээжүүдийн төлөөлөл
Ер нь бол төлөөлөгч нар гэсэн хэдий ч одоо тэр өдөр яг төлөөлөгч гэдгээ болоод ихийн хайраар ирж одоо бидэнтэй хамт нэгдээд хүүхдүүдтэй маань нэг өдрийг өнгөрөөсөө. Энэ айгуу гоё байсан. Хүүхдүүд маань яг тухайн өдөр болохоор дандаа нөгөө амттай зүйл идэж чадахгүй шүү дээ. Яг хамгаалах байрны хүүхдүүд чинь тухайн өдөр ёстой нөгөө чихрээр нэг дайлуулаад чихтэйхэн гоё амттай хоол идээд ажиргалтай байсан. Нөгөө багш маань хизээ ирэх вэ ч гэдэг юм уу. Хүүхдүүд маань бас нөгөө хүмүүсийгээ ахаад ингээ хамт баймаар ингээд ярилцахад гоё байсан. Тэр багштайгаа уулзах гэсэн ийм гоё бас өдөрлөгийг зохион байгуулсан. За мөн өнгөрсөн яг амралтын өдрөөр бид хэд эцэгхийн бас нэг уулзалтыг зохион байгууллаа. Энэ болохоор нөгөө дүүргийн хэмжээнд онцлог гэр бүлүүдэд бид хэд бас шалгаруулдаг. Яг тухайн жилдээ одоо спортоор, урлагаар, хүмүүнлэг үйлсээрээ ч юм уу манлайсан ээж аауд эцэг их гэр бүлүүдэд бид хэд алдаршуулдаг. Яг уу гэхээр тэр хүмүүсээс маань бас залуу гэр бүлүүд суралцах, цаашлаад үлгэр жишээ авах ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Тэгээд амралтын өдрөөр бид хэд арай өөр байдлаар зохион байгуулъя гэд Баянгол цэцэрлэг түрээлэн ёслол хүндэтгэлийн өргөөтэйгөө хамтраад цэцэрлэг түрээлэн зохион байгуулсан. Яг тэр бум одоо ерөнхийлөгчийн санаачилсан тэр бум модны хүрээнд гэр бүлийн төгөл үүсгэгээд яг гэр бүлээрээ очиод тухайн өдөр бүгдээрээ ямар ч утасгүйгээр бүгд утсаа хаагаад тэгээ яг нөгөө хүүхдтэйгээ өнгөрүүлэх цагийг олгосон байгаа. Тэгээ тухайн өдөр хүүхдүүд маань ээж аавтайгаа сайхан ярилцах, за тэгээ цэцэг тарих, мод тарих, за тэгээ зураг зурах, ээж аавдаа зориулаад гоё сэтгэлийн үгээ хэлэх, зураг зурах ийм одоо өдөрлөгийг зохион байгуулсан. Энэ бол аюу үр дүнтэй сайхан байлаа гэсэн. Ээж аауд маань нөгөө хүүхдтэйгээ ярилцах цаг байдгүй. Орой очиод ингээл ажилдаа ядраад унтчихдаг болвол яг тэр өдөр бол хүүхдтэйгээ сайхан ярилцлаа. Аюу сайхан таатай байлаа. Мод тарилцсангаа ингээд тэг хүрнээд байх ингээд аюу сайхан байлаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ өдөрлөгийг бол илүү арай өөр бас шинэлгээр зохион байгуулсан гэж харж байна. Бас нэг онцлог нь утасгүй гэдэг тий. Утасгүй гэхээр бас маш сонирхолтой байна л да тий. Тэгээ хамтдаа мод тариад тий. Тий, тэгээ гоё ингээд бас сэтгэл зүйчийн лекц сонссон ээж аауд нь хүүхдүүд маань болохоор ээждээ цэцэг тарьж өгсөн. Өөрсдийн гараараа суулгаад тэгээ гарч ирээд ээж нартаа бэлэг болгож өгсөн. Тэгээ яг нэг гэр бүлийн үнцэн халуун дулаан уур амьсгалыг бий болгохын тулд ийм өдөрлөг зохион байгуулсан. Айгуу гоё байсан. Давтан бидэхэд бас зохион байгуулъя гэж бодсон. Тийм шүү дээ, тий. Яг нэг ийм эцэг ихтэйгээ өнгөрөөсөн ийм гоё дурсамжууд бас хүүхдийн сэтгэлд маш гоё тод үлддэг болоо гэж бодож байна. Тийм тогтмол зохион байгуулаад байх юм бол тэр хөөрхөн бяцхан хүүхдүүдэд тий багадаа ээж автайгаа ингэдэг ээж үлээгээд одоо ингээд дурсамж үтээж өгч байгаа. Дурсамж үтээж өгч байна. Өстой хөөрхөн юм аа. Тэгээд нэг хамт цэцэг мод ч байт юм уу тий ингээд тарилцаад ингээ явахаар тэр хүүхд ч гэсэн бас нэг юм тодорхой хэмжээний мэдлэг боловсрал за энэ цэцэг навчи чинь тасалж болохгүй тий энэ өөрөө тарьчгаараа эргээд эрийгээ хайрлан тий тэгээ зөвхөн тэгээ тариад үлдээчихгүйгээр эргээд тэр төгөл дээр очиод том болтлоо гоёуслаад арчлаад явал тэр мод хэдий чиний өндөр урахгүй тий тэр хүүхдэд тийм аж аргал бас өгөх байх гэд тийм зохион байгуулсан байгаа. Дандаа гадаа байсан бидгэд баг. Тийш одоо бас нэг гоё өрнөлөн болцсон. Агаар амьсгалаа тий болов бас их маш гоё арга хэмжээнүүд болсон байна. Энэ арга хэмжээ бол мэдээж үргэлжлэнэ. Жил бүхэн л одоо бидгэд онцлог гэрүүлээ. Арай өөр гоё онцлог байдлаар зохион байгуулъя гэж хичээдэг байхгүй юу? Яг нэг битүү газар ороод нэг тэр мундаг шүү гэж уншаал нэг өргөмжил өгөхөөсөө илүү арай өөр нөгөө гэр бүлтэйгээ халуун дулаан. Сая яг нөгөө чуулганы үеэр бас ингээд яг мэрэгжлийн байгууллагууд бүгд хэлжсэн. Та хүүхдтэйгээ өдөрт 10 минутыг ярилцаач, хүүхдэд чанартай цагийг гаргаач гэд бүх мэрэгжлийн байгууллагууд хэлсэн. Тэр утгаараа одоо хүүхдтэй бид чанартай 10 минутыг ч гэсэн ярилцах цаг хугацааг бас гэртээ чаддгүй бол дахиад бидгэд тэгээд хаагуурч бас олгож болохоор юм тий. Уг нь чиг 10 минут бол нэг тийм урт хугацаа биш шүү дээ тий. Яг л өөрснөө нэг зориод ингээд яг цаг гаргаад бид нөгөө судалгаа аваад үтсэн байхгүй нөгөө чуулганыхаа өмнө гэсэн чинь яг нөгөө хүүхдтэйгээ огт ярилцдаггүй юм билээ ээж аваад 30-аас дээш одоо ярилцж байгаа гэхэд 1200 эцэг их судалгаа өгөхөд 50% нь л байсан 30 минутаас илүү ярилцдаг гэд. Тэгээд за зарим нь бол би ердөө ярилцдаггүй гэж байгаа юм чинь. Тэр 15% нь бол хүүхдтэйгээ ердөө ярилцдаггүй хоолоо идсэн хичээлээ хийсэн хийсэн унтаараа гэдэг ийм 3 өгүүлбэртэйгээр хүүхдэд анхаарал тавихаар тэр хүүхэд ер нь яаж хүмүүжих вэ те. Одоо ер нь нийгэмд чинь яг хүүхдүүд бараг эцэг ихтэй өөрсдөө тааруулж хүмүүжээд байгаа байхгүй юу? Эцэг их хүмүүжүүлэхгүй шүү дээ. Заав алга гэж энэ ууртай байна. Хүүхэд өөрийгөө хүмүүжүүлж ин ээжээ та битээ уурлаач гээ. Өөрийгөө хүмүүжүүлж шүү дээ. Тэр чинь бараг ээжигээ өөрөө хүмүүжүүлж байгаа байхгүй юу? Аав нь ууртай байх юм бол за өнөөдөр би энэ өөртөө тохиолдсон зүйлээ ярмааргүй юм байна. Энэ хүү ууртай байна гэд. Тэгэл ингээл өөрийгөө хүмүүжүүлээл яваад байгаа байхгүй юу?
Тэгэхээр эцэгхийн хараа хяналт маш сул байна. Хүүхдэд анхаарал тавихгүй байна. Хүүхдтэйгээ чанартай 10 минутыг л та өнгөрөөгөөд өгөөч гэдэг юмыг л хаа уулцсан хүн бүхэндээ хэлдэг дээ биш үү. Тэг яг нөгөө үр хүүхдтэй хайргүй хүн гэж юу ах вэ? Мэдээж хайртай ах. Гэтэ нөгөө бас нэг дан ганц цэцэг ихчид рүүгээ бас ингээд нэг яриад байхаар нөгөө хэд маань бас нөгөө ажил төрөл цаг зав гэж бас нэг ярих шалтгаан бол байдаг л ах тий. Гэтэ 10 минут гэдэг чинь өгнөл нэг урт хугацаа биш байгаа даа шүү дээ тий. Одоо хичээл сургууль амарлаа хүүхдүүд бол гадаа ингээл тоглоол найз нөхдөөрөө нийлээл хатуур ингээ бүжигнэх нь бол ихсэн. За эцэг эхчүүд бол мэдээж бас ингээл ажил төрөлгээл хараа хяналт бас сулрна. Тэгэхээр бас нилээдгүй нэг та хэдийн зүгээс бас тавигдах ажил ер нь их байх болов гэж одоо тий. Ер нь бол одоо хараа хяналтаа бол маш сайжруулах хэрэгтэй яав. Хин хүүхчин хизээ хинтээ нийлж гин. Тэгээ юу хийж явна гэдгийг те магадгүй хүүхдтэй одоо энэ гадуур мопед юм уу, цахилгаан дугуйч юм уу те амархаар бүр ихсдэг байхгүй юу хүүхд бол гадуур нэгэнтэйгээ уулзна гээл тэрнтэй ингээ гарлаа гэд ээж аав нь гадаа тоглож ийн л гэж ойлгодог. Нөгөө хүүхдүүд чинь нөгөө л ундаг дугаа янз бүр юм унж явж байгаад осолд орох нь аюу ихсэж байгаа. Тэ одоо ингээд хавар болохоор дулаархаар чинь тэ одоо 100 болж чинь маш ихсдэг. Сая гэмтлийн эмнэлгээс мэдээлэл авахд бол тийм яг мопедаас болоод осолд орсон хүүхдүүд маш их байна. 140 хүүхд гээд баруус 1 сарын хугацаанд шүү. Тэгэхээр чи энэчээс амар их байгаад эндээс болж гэмтсэн байгаа. Тэгэхээр одоо би тэгэхэд хүүхдтэй хайргуудаа дугаа авч өгөхгүй л дээ. Тэ хүүхдүүд чинь өөрөө запас амьттай биш өөрөө тэрийг ойлгож мэдэхгүй шүү дээ. Би өхөн гэж мэдэхгүй. Тэгээл ингээл амар гоё өнгөрч явж байгаа л осолд орчдөг. Тэгээд тэ эрсдэл үүснэ. Ийм учраас эцэг эхчүүд бол яалтчгүй хараа хяналтаа бүр асар сайжруулахгүй бол бид чинь одоогийн нийгэмд хэдэн хүүхд гаргаж байгаа байлээ те гаргасан 2-3 хүүхдтэй одоо хайрлж хамгаалахгүй бол эрсдэлт үүсээ тэгээд янз бүрийн асуудалд орвол яана. Янз бүрийн хүүхдүүд авуулаад гараа явна шин. Гадаа ингээ өдөр бүхэн хараа хяналтгүй тоглож байгаа хүүхдийг бол ямарваа нэгэн одоо муу санаатай хүмүүс бол те алсаас хараа тоочглоно те. За энэнд ерөөсөө хараа хяналт алга өдөр бүхэн энд явж явах юм да гэ. Тэгээд одоо магадгүй юмыг хулгайлна, аваад явна, эрсдэлд өртүүлнэ. Ийм учраас ээж аавуудыг буруутгах гэвэл дээ ээж аав завгүй байгаа, мөнгө олох гэж байгаа, ажил ихтэй байгаа гисэн хэдий ч хүүхдэд тавих хараа хяналтыг бол бид хэдийн жам ёсны одоо үүрэг учраас тий гарцаан байхгүй биелүүлэх л үүрэгтэй. Тэгэл яах вэ? Түрүүн бас яран дээр онцлох гэр бүлийг тодруулдгаа гэдгсэн тий. Тэр гэр бүлийн маань хувьд бас одоо ямар шалгуурын арч гэдэг юм уу тий бас онцлох гэр бүлээр тодордсон болоо магадгүй ингээ хүүхдүүдтэйгээ сайн ярилцдаг дахиад амжилт гаргадаг ч байд юм уу тий. Ямар шалгуур байдгийг бас асуумаар юм л та. Энэ болохоор нөгөө яг оныхаа ихэнд бид шалгуур үзүүлэлтээ гаргацдаг. За яг нэг 5 номинацийн хүрээнд ингээ зохион байгуулъя гэд. За мэдээж үр хүүхдүүдэд сайхан одоо өсгөж байгаа. Эрүүл сарвал аг жаргалтай өсгөж байгаа хүүхдүүдэд хөгжүүлж байгаа тий өөрсдөө бас үлгэрлэн дуураадах эцэг их нь байж чадж байгаа тийм хүмүүсээ сонгодог. Мэдээж одоо спорт урлагийн маш олон тий уралдаан тэмцээнд ороод дэлхийн нийтэд ингээд хүүхдээ ингээд сургаад хүмүүжүүлээд оролцуулаад явж байгаа тийм сайхан эцэгүүд магадгүй хүмүүнлэгийн үйлсдэн гэхээр бусдад тусалж байгаа хүүхдэд жишээ болгоод хүүхдэд хамт аваачаа сайхан үйлс бүтээж байгаа. Тэг хүүхдэд л үлгэр дуурайлуулж байгаа энэ сайхан ээж аавуудаа бас хүүхдтэй ингээ баярлуулад хүүхд нь хараад урам аваад бусад залуу ээж аавууч гэсэн ингэж бид хэд хүүхдтэй үлгэрлж болох юм байна. Ингэж хүүхдтэй хайрлаад хүмүүжүүлж ингээд гой юмд оролцуулж болох юм байна гэдэг үлгэр жишээг аваасаа гэсэндээ зохион байгуулдаг. 5 номинац гэлээ штэ тий. Ямар номинацууд байдаг юм бол? Урлаг тэ урлагийн, спортын, хүмүүнлэг, тэ байгаль дээлтэй, тэ ёс зүйтэй, тэ ёс заншлаа өвөлмжлэлтэй дээдэлдэг. Тэ ингээ үндсэн 5 номинацаар авдаг байна. Тэгэхээр маш гоё юм аа. Тэгээд маш олон ажлуудыг л хийж хэрэгжүүлж байна дүүргийнхээ хэмжээнд. Тэгээд тэр хэрээр бас иргэд маань эцэг эхчүүд маань бас сайхан төвтэй оролцоод явж байгаа болов гэж найдаж байна. Түрүүнд бас хэлсэн яг гэр бүлийнхэн одоо яг энэ сарын хүрээнд Дэлхийн гэр бүлийн сарын хүрээнд бас зохион байгуулж байгаа маш олон ажлууд байгаагаас за урлаг спортын арга хэмжээнүүд бас байгаа гэж байсан. Ер нь яг тэр дүүргээс зохион байгуулж байгаа санаачилж байгаа энэ урлаг спортын арга хэмжээ ер нь хэр болдсон болоо. Баянгол дүүрэгтэй. Ер нь нэлээдгүй болдог шүү. Манай яг хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүү одоо засаг дарга гэж явдаг. Засаг дарга маань бол хүүхд рүүгээ чиглэсэн маш олон ажлуудыг дэмждэг. За би тэгэхэд санаачлаад ороход хүүхдийн төлөө юмн дээр бол үнэхээр бас нөгөө заавал хийдэг тийм засаг дарга байхгүй юу. Тэгэхээр одоо
удирдлага нь тийм байна гэхээр чинь тий. Одоо та хүн өдөр бүхэн харж байгаа ах Баянголын хэмжээнд одоо энэ тоглоомын талбай өнгө үзэмж бол өдрөөсөө өдөр таач гэсэн Баянгол дүүрэгтэй байдаг тий. Харагдаж байгаа тий. Байрны гадаа орчин, тогтчил, гараж, буулгалт, хог. За энэ бүх юмн дээр бол хүүхдэд ээлтэй битгэд ажиргалтай орчныг л бүрдүүлэхээ цаад агуулгын тийм шүү дээ. Ер нь бол ирээдүгээр сайн сайхан байхын тулд бүгдээрээ нийлж ажилладаг. Тэгээ маш олон уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулдаг. За сая тэр хаврын баяр гэж сайхан урлагийн тийм тэмцээн зохион байгуулсан. Энд бол одоо бараг 1000-аад хүүхэд оролцсон. Тэгээ бид гала тоглолтоо хийсэн. Эцэг эхүүдтэй одоо бас нөгөө гоё хийсэн бүтээсэн юмнуудыг үзүүлээ тий. Зөвхөн нэг сургууль дээр уран сайхны дугуйланд яваад авах ш. Тэрийг нь одоо нийтэд бас үзүүлдэг тий. Тэр сайхан юм ингээ үзүүлээд харуулахаар хүүхдүүд ч амар баяртай байдаг тий. Тэгээ бас тэмцээн уралдаан манайх ч бас сакс волейбол энэ төр багийн спортоор айгүй их дэмждэг. Тий. Шинэ гоё спорт цогцлбортой болсон тий энүүхэнд байгаа. Тэгээд энэ спортоор цогцлбороор дамжуулаад усан сэлэлтийг бас их дэмждэг манайх. Шинэ бассейн 2 бассейн байгаа. Тэгээд яг бүх хүүхэд усан сэлэх хөтөлбөрт хэрэгжүүлсэн засаг даргын нэрмжтгээд тэгээ одоо ер нь хүүхдүүдийг ер нь усан сэлэлтээр бол манай дүүрэг бас нэлээд одоо бас хөгжиж яваа шүү. Тийм шүү, тийм нэрэ. За гэх мэтчлэн багаар тоглох, багаар ажиллах гэл маш олон зүйлийг бол суулгаж өгч яадаг. Тэгэхээр урлаг спорт бол зайлшгүй бас нэг ингэж хийж хэрэгжүүлэх ёстой зүйлсүүдийн нэг бас болдог шүү, тийм. Багийн спорт гэдэг чинь тийм хүүхдүүдийг өстой нэгнтэйгээ хамтрах тэ ив нэгдэл бүх юмыг хангаж өгдөг. Тэгээ бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүүгээ чиглэсэн бас нэлээдгүй ажлыг зохион байгуулдаг. Удахгүй одоо нөгөө бид нөгөө пара гэдэг тий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн одоо тэмцээн уралдааныг зохион байгуулах гэж байгаа. Пара спорт. Тий яг удахгүй. За энэ жил одоо яг энэ 5 сарда хамгийн одоо сүүлд хаалт хийж байгаа ажил маань болохоор одоо зорилтод өрхийнхаа юм уу одоо төрийн албан агч одоо хоорондоо суудсан хэрнээ хурим нараа хийгээгүй хүмүүс байдаг шүү дээ. Тэрний яг хурмын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа. За 3-аас 5 гэр бүлийн хурмын ёслолын үйл ажиллагааг одоо 100 одоо санхүүжилтийн дагаад битгэхэд хурмын үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа. Магадгүй зарим нь 50 настай хүн хурмын ээж үзээгүй. Тэгээд ажил зав амьдралын санхүүгийн бүх юм тий. Тэгээ манайх ч өөрсдөө хурмын ордонтой ёслолын үйлдвэрлэлийн гоё өргөөтэй тэрүүгээрээ одоо бас битгэхэд тэр хурмын үйл ажиллагааг нэг дороо 5 усын үйл ажиллагааг яг зохион байгуулахаар бэлтгэл ажиллагаа хангаж явж байгаа. Ямар гоё. Өстө тэгэл араасаа ундарсан их ажилтай л байцгааж байна тий. Хүн л байгаа бол тэгээ бидний ажил дуусахгүй шүү дээ тий. Тийм шүү дээ. За маш их баярлалаа. Тэгээ ард иргэдийн төлөө бид эдийн төлөө ингэж өдөр шөнөгөө сайхан маш олон гоё гоё арга хэмжээнүүдийг зохион байгуулж нэг хэдлээ ажилдагт та хэдтэй маш их баярлалаа гэж бас хэлмээр байна. Бидний ярилцах хугацаанд өрлөх төгсөн байна. За баярлалаа та хэдтэй бас ажлын амжилтыг хүсье. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочноор Баянгол дүүргийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хилцээний дарга даваа жаргал оролцлоо. Хамтас үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагтаа иргэн уулзлаа. Тэр баяртай.